За сайн байцгаана уу найзууд минь. Өнөөдөр 2026 оны 1 сарын 2 гэдэг өдөр болж бий. За тэгээд шинэ оны шинэхэн бүтээлээ эхэлсэн явж байна. Тэгээд миний хувьд бол сэтгэл маш өндөр байгаа. Яг гэвэл миний хамгийн сайн мэддэг байгаль учраас тэгэхээр сайхан бүтээл болно гэдэгт итгэлтэй байгаа. За Баян Хонгор аймгийн Баян Цагаан сумын Баян хайрхан гэдэг бол тэгээд шар мохор тэгээд бургасны таг гэдэг газрыг ерөнхийдөө өөрөө ингээд гоё төсөөлөөд тэгтээ яг өөрөө өнгөрдөг зам гэдэг нэлээд судалгаа хийж зураг дарж бичлэг хийж ингэж явсан. Тэгээд тэн дээрээс үндэслэж ингээд зурж байгаа. Үнэхээр одоо алтай 5 богдын өргөжлөл уул юм л да. Тэгээд энэ газар маань үнэхээр төсөлттэй газар байт юм аа. Тэгээд энэ өндөр уулан дээр ингээд очиод доошо буугаад энэ уул давж ингэж уулын орой моройгоор дамжиж эсвэл ингэр билээр нь явах ер нь боломж айгүй хэцүү, явахд хэцүү, хадаасах ихтэй. Тэгээд амнаа ингэж бургас руу буугаад устай тэгээд усан дундуур туужж ингэж дагаж явдаг ингээд өндөгөө дагаж явсаар гад 3-4 цаг явж байж бараг гарна. Тэгээд яг тэгээ явж байхад зарим үед бол янгир дээрээс харж явах жишээтэй янгир. Тэгээ өглөө эрт ингээд манан бодонд ингээд битүү дарагдцсан. Өглөө яг уул орой морой дээрээс бол үүлэн дээр байгаа юм шиг харагддаг. Үнэхээр сайхан төсөлттэй газар байт юм аа. Тэгээд аялал жуулчлал бол яг төдийлөн хөгжөөгөө хүмүүс нэг мэдэхгүй байж магадгүй. Аяхан нутгийнхан бол маш сайн мэддэг. Зундаа очиж сайхан амардаг. Ийм сайхан төсөлттэй байгаад байт юм аа. Тэгээ өмнө яллын амтай бараг дүүцгөөс надад бол тэрнээс ч илүү гоё санагддаг. Тэгтээ үнэхээр яллын ам бол үнэхээр бас тасгай гоё газар шүү. Тэгээд энэ сайхан байглаа одоо үнэхээр гоё сэтгэлээ шингээж гоё бүтээн нэгтгэдэг бол итгэлтэй байгаа. Тэгээд усан будгаар эхлээд ингээд нэг иймэрхүү судалбар маягийн хийсэн байсан. За энийг одоо харж байгаа ерөнхийдөө ингээд өөрийнхөө төсөөллөөр гоё буулгаж байна. Тэгээ энэ бүтээлээ гоё дуусаад та бүхэндээ харуулнаа. Мөн YouTube сувг нээсэн байгаа. Манайхан тэгээд тэрийг дагаад өгөөрэй. Золбоо арт гэдэг англиар хаяг нээсэн байгаа шүү манайхаа. За баярлалаа.